Эрхэм мөндөд наадамчдаа, эрхэм мөндөд баян онгорчуудаа, та бүхэндээ тулгуур төрийн 2226 их Монгол улс байгуулагдсны 811 жил, ардын хувьсгал ясны 96, Баянгор аймаг байгуулагдсны түүхт 76 жилийн Баянгор сумын 60 жилийн ойн баярын мэндийг аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийнхөө нэрийн өмнөөс болон хуваасаа өргөн дэвшүүлж, эрүүл энх, ад жаргал, хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Энэ жилийн Баянхонгор аймгийн баяр наадам Баянгор сумын 60 жилийн ойтой давхцаж байгаад ихээхэн онцлогтой наадам болж байна. Мөн Баянгор аймгийн засаг даргын санаачлагыг аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчд маань дэмжиж Баянхонгор аймгийн бахархалт өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтоол гараад байгаамаа. Баянгор аймгаас төрөн гарсан төрийн дээд чагналтууд Монгол улсын сайн малчид төв дэлхийн алдартнуудаараа бахархах, тэднийг урамшуулах, хүндэтгэл үзүүлэх, хойч үеийнхэндээ үлгэр дуурайл болгох, ахмад буурлуудаа уран залж, энэхүү наадмыг баяр наадам болгоны өмнөх өдөр болгон тэмдэглэж өнгөрүүлэхээр шийдвэр гарсан байгаамаа. Энэ жилийн Баянгор аймгийн баяр наадам ардын хувьсгалын ойн баяр наадмын хойно болж байгаад улсын алдар цолтой олон бөхчүүд, олон сайхан шантт хурдан хөлгүүд Баянгор аймгийн маань наадамд ирж оролцох ийм боломж болцоо олдож байгаа өргөн дэлгэр сайхан наадам болох гэж байна. Аймаг орон нутгаа хөгжүүлэх бүтээлч их үүсэд хувь нэмрээ оруулсан үе үеийн ахмадууд, нийт иргэд, малчид, хүүхэд багчууд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд та бүхэндээ ад жаргалыг хүсэн өрөөж, хөгчүүд нь хүчтэй, морд нь хурдан, харваачд нь мэрэгэн байхын үлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлж, динж хотойдол дэлгэр сайхан наадахыг хүсэж өрөөё. Ураг төрлөөрөө цингэн баясаж, уудам нутгаараа сайхан наадараа.